За хай зүрхнүүд минь англин цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн анимегийн 12 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд эхэлцгээе. Манай эдийн зуны амралт эхэлж хүсэн хүлээсэн далаа явах сайхан өдөр эхэлсэн бүлгөө. Усами маань үнэхээр ихээр догдолж байгаа бол Ринтаро бүр Вагуретайгаа хамт явах учраас шүүнжин унтаагүй үр цайлгсан байна. Харалта Вагурыг үсээ боосон ч гүнж хിവэр байгаа сте. Ямар тач зорьсон газар очлоо. Усами Вагури хоёр маань амттай зүйлсэд дуртай болохоор их л санаа нийлж байгаа харагдана. Бөөндөө далайн эрэг дээр идэх сэндвич авах гэж зогсож байхад манай Субару нэг л тийм тухгүй эсвэл бие хараад байгаа юм шиг харагдаад байдیں۔ Харин Саку Ринтарог зуны амралтаараа гэрийнхээ бэлууны ажилд туслахгүй байсан юм уу андаа. Мань ч гэсэн чиний гарын бэлууг идмээр штэ гэж хэлж байна хүү. Саку иймэрхүү үг барагтаал хэлэх хүн биш тэ. Ингэж явжгаад яг донот зардаг газрын үүдэнд иржээ. Саку Субару хоёр хоёулаа донотонд үнэхээр дуртай хэрнээ аль нь нэрлэгсэн юм уу яасын ахгүй л гэдэм. Бүгдээрээ хамтдаа явж байгаа хэрнээл Субару дандаа ард нь ганцаараа хоцроод алхаад болтгоо. Далай дээр ирээд бүгдээрээ хөвгөлдөж байхад Субару л ганцаараа энэ хэд ямар гоё юм бэ? Би ч гэсэн хамт тоглох юмсан гэж бодож байгаа ч гэсэн чаддгүй за. Жохон амсхийгээ давчирсан юмнуудаа идээд цайлж гинэ. Харин Вагури найзаагаа анзаарсан бололтой. Миний найз яасан юу болсон? Яг юунаас болоод санаа зовоод байгаа юм гэдэл шууд л найзаагаа уншсан мэтэл асууна. Вагури ч Субарууд урам зориг хайрлаж өөрийгөө битгий ингэж их заваа, битгий юм их юм бод бүх мэдрэмжээ илэрхийл гэснээр бүгдийг нь нөгөө хидэд хэлэхээр болж байгаамаа. Субаругийн хувьд бол энэ нь маш том алхам гэж хэлж болно. Багасаа эрэгтэй хүүхдүүдэд байнга дээрлэхүүлж сэтгэлийн хүнч харах авсан болохоор багасаа л эрэгтэй хүмүүсээс айх айцтай болцсон. Ерөөсөө эрэгтэй л хүн байвал шууд өөрийнхөө байгаа мэдрэмжүүдээ тотгошоогоо нуугаад хумждаг байж л дээ. Цаг хугацаа өнгөрч энэ нийтдээ танилцсанаас хойш тэр мэдрэмж нь өөрчлөгдсөн ч гэсэн цаанаасаа л нэг тийм сонирн байгаад байгаа болохоор цаашид энэ хиттэйгээ илүү дотн гоё сайн найзууд болмоор байгаагаа хэлэхэд Саку шууд би дотн биш хүнтэйгээ уулзаж хичээлээ хийхгүй. Найзаа гэж боддгүй байсан бол далаач явахгүй. Тийм болохоор чамайг аль хэдийн найзаа гэд хүлээн зөвшөөрч гисэн гэхэд бусд нь хүртэл нэгэн зэрэг Сакутай адилхан бодолтой байгаагаа хэлнэ. Ингээд Вагури Субаруг ус руу ор гэд жохон түлхцэж чинь Субару сүхрөөд унчин цаадах чинь сандраал шууд уучлалтгүйсэн ч үүнд нь Субару нэг их юм бодоогүй. Харин ч өөрийг нь байгаагаар нь хүлээж авсанд нь бүгдэнд нь талархлаа илэрхийлж байх үеэр нар жаргаж гинэ. Мэдээж нар жаргах үеэр галын наадмаа алби осоор эхлүүлнэ штэ. Бүгд салюта буудуулах гэд бэлдэж байхад Субару өдрөө олигтой юм мэдээгүй гидсэн дугаараа наадын. Энийг нь Саку шууд анзаараад бэб өдөр юм идэж чадаагүй ах гэд цүнхнээсээ дуртай донатыг нь гаргаж өгөөд идчихэд гялс хүрээд ирээрээ гэдэм да. Энэ Сакуч найран мангар сэтгэлтэй залуу байлээ штэ. Энэ хоёр ирэхээсээ тэ гэхгүй юу. Ингээд бүгдээрээ л ад жаргалтай хөвгөлтэй энэ өдрийг дуусгаж гин. Хамгийн сүүлийн салют арай л хурдан дуусчихсан болохоор дахиад дэлгүүр явж салют авъя гэд бүгд явхаар болсон чи хүү. Ринтаро Вагури хоёр үлдчихдэг за. Тэгээ манай хоёр явахтай хэдэн ширхэг Бенгалийн гал үлдсэн тэрийг асаагаад жаал жуул юм ярилцж байна. Субаруг яг л өөр шиг нь хайрлаж найзуудынхаа хүрээлэлд оруулж байгаад чин сэтгэлээсээ баярлаа гэсэн Ринтаро дотроо No Вагури яагаад надад баярлна гэж харин ч би Вагурид баярлах ёстой хинт чирэггүй мэдрэмж төрж амьдралд бууж өгч урсгалаараа амьдарч байсан надад май гүнжил тусалж тэр том нүхнээс татаж гаргаж ирсэн юм шүү дээ гэж бодоод л Вагурид маш их баярлаа чи л надад тусалсан бүх зүйлд бүр үнэхээр их баярлаа гэж ичээд л хэлнэ. Тэгээд Ринтаро энэ өдрийг яагаад ч юм ерөөсө дуусгамааргүй санагдаад Вагуритай хамт өнгөрүүлж байгаа цаг, минут, секунд хорон мөч бүхэн хамгийн үн цэнтэй санагдаж байна гэсэж Вагури маань тэгвэл дараа хамтдаа өөр тийшээ явцгаая. Хамтдаа магшаарч идэх үү? Эсвэл зуны наадамд хамтдаа явах уу? Уулзах шалтгаанаа нэмцгээе гэдэл маш ийдгээр инээхэд тэнгэр газар хөмрөөтж байгаа юм шиг Ринтарогийн зүрх хүчтэй бүлэглэн цохилж би чамд хайртай гэх 3 үгийг хэлж сэтгэлээ илчилсэн юм аа. Энэ үгийг Вагурид хэлснийхаа дараа шууд луучлалт гуйхад Вагури байдгаараа хөлөрцөн, хацар нь час сулаан болчихсон. Яг энэ гоё мөчөд Усами дарван хоёроо гэл цочоогод ороод ирж байгаа юм чинь. Үнэхээр бүр нэр учир начраа болгож яхад яаж байгаа юм бэ те. Усами Ринтарог чирээд аваа явчихна. Субару ч гэсэн Вагуриг авч явах гэсэн боловч цаатах чинь Ринтарогоос би чамд хайртай гэдэг үгийг сонсчихсан бүр сандраад, догтлоод, гайхаад арай гижил энэ өдрийг давж байгаа.
Оройч болж бүгд гэр гэрлүүгээ харахад Ринтаро яах гэж тийм үг хэлвэ? Ер нь яагаад яг тийм үг амнаас гарчваа? Тэр үед цаанаасаа л тэгээд хэлсэн. Гэхдээ өөрийнхөө дураараа Вагурид түүх утсан учраас хариуцлагаа үүрнэ гэж эрс шийддэг бол нөгөө талд Вагури харих замдаа Субаругийн яриаг ч сонсохгүй, үг нь чихнийх нь хажуугаар урссаар хачин царайлцсан явж итл утсан дуурайд гэрээс нь залгаж ийнаа гэд яг авах гэтэл no Ринтаро залгаж байх нь тэр. За ингээд манай хөөрхөн анимегийн 12 дугаар анги дуслаа. Одоо ганцхан анги үлдсэн байгаа. Тэгээд дуусныхаа дараа Юкинд бүгдийг нь нэгтгээд оруулсан заа юу. Тэгээ манайхаа Саба дарья. Бүхэл бүтэн үзэгчдийн 60% нь Саба дарахгүй байна гэдэг чинь одоо арай л муухай гомдмоор үү. Юкин энд та нартаа гоё юм үзүүлчих гээл хичээгээд байхад та нар минь ч гэсэн намаагаа дэмжээрээ, урмаар тэтгээрээ. Баярлаа. Зүрх.